Амен. Амен. За та бүгдийн минь ажил амьдрал бүх зүйл сайн байгаа гэдэгт итгэл төгсвэ. Тэгээ Магдалины багийнханда талархлаа. Бүгдээрээ үнэхээр халуун алгаж дүүргэцгээе. Үнэхээр тэднэр дамжуулан эзэн алдарч байгаа. Тэднэр дамжуулан эзэн өөрсдийг харуулахыг хүсэж байгаа. Энэ зогсож хэн нэг бай. Мөн үнэхээр хаана ямар газар хэн байна? Эзний хүмүүсэл байвал түүгээр дамжуулан эзэн өөрийгөө харуулахыг хүсдэг. Яг энэ цагт бүгдээрээ хамтдаа уулан дээрх сургаалыг хамтдаа үргэлжлүүлэн сонссоор байгаа. Уулан дээрх сургаал бол Матай номын 5-аас 7 дугаар бүлэг дээр хэлэгдэж байгаа эдгээр зүйлс Христэд итгэж хүннийг бүрийн зүрхэндээ тээж ойлгож авсан зүйлсүүд байна. Маш олон сэдвүүдээр хэлж өгсөн байгаа. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа өнгөрсөн удаа эзний заасан гуйлт буюу залбирлын талаар сурсан бол өнөөдөр мацаг барилтын талаар бүгдээрээ хамтдаа сурах болно. Тэгвэл бүгдээрээ эзний үгийг бүгдээрээ хамтдаа харцгаая. Матай номын 6-гийн 16 дээр яг мацаг барих тухай өөрийн хүмүүст чиглүүлгийг бидний эзэн өгч байгаа. Миний хүү, миний охин, чи мацаг барихдаа хоёр нүүрт нүчийг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа бусдад харуулахын тулд царайгаа бараалгадаг. Үннээр би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан. Харин та нар мацаг барихдаа толгоогоо тослоод нүрээ угаа. Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст бус харин нууц оршигч эцэгтэй харуулна. Тэгээд нууц хардаг эцэг чинь чамд буцааж төлнө гэсэн. Амен. Тэгэхээр энэ хэсгээс бүгдээрээ хэд хэдэн дараах 5 чухал зүйлийг бид нар ойлгож байна. Дараах 5 чухал зүйл. Нэгдүгээрт мацаг барих шалтгаан нь юу юм бэ гэхээр та бичиж авах хүн байвал та бичиж аваарай. Нэгдүгээрт нэгүслийг Бурханаас тэр нэгүслийг үнэхээр тэр нэгүсэд өршөөл гэж юу гэдэг юм бэ гэдгийг авахын тулд мацаг барилт оршдог. Бүгдээрээ 2 дугаар Самуэль номын 12-ийн 23-ыг харах юм бол Давид хааны яг амьдралын тухай харж болно. Давид тэнд Урай гэгч одоо жанжныхаа нэгэн цэргийнхаа эхнэртэй асуудалд орсон байна. Тэгээд эцэст нь бүр Давид хаан Урай тэр нөхрийг нь одоо өөр маш эрсдэлтэй дайнд явуулаад ингээд амийг нь хөнөөгөөд дараа нь ингээд эхнэртэй суудаг. Батшеба гэж эмэгтэй байсан. Тэгээд тэр үед тэр хоёрын дундаас нэгэн хүүд мэндэлсэн. Тэгээд харин маш их өвчтөй болсон шалтгаан нь тэр хүүгийн эзэн зогсон гэж байна. Тэ эзэн зогсон. Яг л энэ бол зөв суурнаас бий болоогүй учраас тэдний зүрхний хандлага нь буруу байсан учраас тэр цаашид хийх ажлыг нь эзэн зогсоож байгаа. Шийтгэд байгаа юм шиг боловч цаана нь эзэн миний хүү чи ийм байдлаар ийм зүрхтэйгээр ийм хандлагатайгаар цаашаа амьдрах гэж оролдох юм бол улам чи дордох болно гэдгийг эзэн мэдж байгаа учраас тэнд зогссон байдаг. Тэр зохилт бол тэр хүүгийн зогсон зохилт яг Давидыг зүв болох эхлэл цэг нь байсан. Амен. Эхлэл цэг нь байсан. 7 дахь өдөр нөгөө хүү Давидхаа мацаг барин залбирахдаа юу гэсэн бэ? Би эзний нэгүсэл болон өршөөлийг эрен хааж байна гэсэн. Тэгэхээр мацаг барьж байгаа нэгдэх хамгийн чухал тэргүүн тавих нэг чухал зүйл бол бид өөрсдийн амьдрал түүний нэгүсэл ба өршөөлийг эрен хайхын тулд бид мацаг барин залбирч байна. Энэ бүгдийн дараа Давидэд бас нэгэн хүү заяасан нь Соломон гэж дорны их хаан Соломон хаан түүний хүү болж өгөгдсөн байна. Яг гэвэл эзэн дотор энэ бүх зүйл зөв болгогдсон. Тэнд гимшил явагдсан. Тэнд үнэхээр эзний өршөөл нэгүсэл үнэхээр Давидын амьдрал болон зүрх сэтгэл дүүрэн бууж ирсэн. Тэр юу хийснээ ойлгосон. Цаашид хэрхэн амьдрах вэ гэдгээ тэр маш тодорхой үнэхээр хүлээж авч чадсан. Амен. Соломон гэх хүүтэй болсон. Хоёрд хэрвээ бидний амьдралд ямар нэгэн асуудал бид нар ямар нэгэн буруу замналаар явж байгааг эзний үгээс бид нар олж харсан тэр үедээ магадгүй бидний зүрх сэтгэл тэр бүх зүйл ойлгогдох тэр үед бид яг энэ бүгдийг санах хэрэгтэй. Яагаад дахин надад энэ зүйлийг сануулад байна вэ гэдэг дээр бид нар бодох ёстой гэсэн. Тэр үед эзэн намайг илүү зөв замналаар явуулахын тулд илүү амжилттай тэр замаар замнуулахын тулд энэ бүгдийг надад сануулж байна гэдгийг бид нэр сэрэмжтэйгээр сэргээр хүлээж авах чухлаа гэсэн. Амен. Халелуя.
Халелуя. Тэгэхээр мацаг барих та өдөр хоног тийм ээ мөн мацаг барих яах нь эзний үг тантай хамт байх нь чухал байна. Гурав дахь маш чухал нэг зүйлийг танд хэлье. Хэн нэгэн мацаг барихаар бол маш гайхамшигтай зоригтой байх ёстой. Зоригтой. Зориулалттай, зоригтой байх ёстой гэдэг. Тэгээ бид нэр энэ бүгдийг хаанаас харж болох вэ? Эстер номын 9:31-ээс харж болно. Эстер. Энэ Пурим баярын тухай ярьдаг. Пурим гэдэг нь Пүр гэдэг тухайн үед шавх хайдаг байсан нэгэн юм эд байгаа. Эд. Энэ шавхыг ханаа тэр хаадын нэгэн түшмэд тэр шавхыг хаяад дараа нь юу гэж хэлсэн бэ гэхээр хаанд зориулаад за харж ийн үү хаант юм бэ? Энэ шавхын дагуу бол бидний дунд нэгэн үндэстэн байна. Тэр үндэстэн биднээс өөр соёлтой тэдний итгэл үнэмшил нь биднийхээс өөр юм байна лээ. Тэгэхээр тэднийг өөрсдийнхөө дундаас бүр мөсөн зайлуулах хэрэгтэй гэж хэлдэг Ханаам гэж. Дараа нь энэ бүгдийн дараа эзэн гайхамшигтайгаар өөрийнхөө ард түмнийг удирдсны дараа тэр ард түмэн устгахдаггүй үлддэг. Хааны гараас мултардаг баг. Тэгээд Мордехай гэж тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр энэ өдрийг Пуримийн баяр гэж бид нар санах ёстой. Үргэлжид бид нар санах ёстой гэж хэлж байгаа. Тэгэхээр ард түмэн устгах гад хааны гараар ард түмэн устгах гад байж ах үед тэд яасан бэ гэхээр мацаг барин залбирсан байна. Та өнөөдөр Монгол хүнийхээ хуваар энэ ард түмэнд учирч байгаа янз бүрийн эдийн засгийн болоод байгалийн гэдэг ч юм уу янз бүрийн гай гамшгуудын талаар та мэдээг сонсвол та үнэхээр мацаг барьж болно гэсэн. Амен. Мөн өөрийн хаанчлалын төлөө явж байгаа сүм чуулгануудын төлөө та мацаг барьж залбирч болно гэсэн. Мөн итгэлийн ах дүүнэр ямар нэгэн үйлсийг хийхээр үнэхээр үүргэвчээ өрөөд ямар нэгэн газар руу илгээдэд явж явах үе та мацаг барьж залбирч болно гэсэн. Тэгээд дид үнэхээр залбирлынхаа хариуг авсан. Учир нь эзний үг хэлэхдээ нууцаар хардаг эзэгт тань буцааж төлөх болно гэж хэлсэн. Дөрөвдөх бидний маш сайн ойлгох ёстой зүйл нь мацаг барихтаа зүрхний бодол маань зөв байх ёстой. Зүрх маань зөв хандлагатай байх ёстой. Тэгэхээр энэ бүгдийг бид нар хаанаас олж мэдэж болох вэ гэхээр Исая номын 58-ийн 3-аас 4 дээр бид нар олж мэдэж болно. Исая хэлэхдээ зүрхэндээ бүү буруу бодолтой гэсэн. Тэд буруу бодолтойгоор мацаг барин залбирснаас болоод маш том аюулт учирсан. Исаягаар дамжуул юу гэж та нарын магтаал, та нарын надад өргөсөн дахил өргөл хандив, та нарын миний өмнө цуглаж байгаа тэр бүгдийг би хүлээж авахгүй гэж хэлсэн байж байгаа. Яагаад гэсэн чинь нэг л чухал зүйл та нарын зүрхний бодол буруу байна гэж хэлсэн. Тэр зүрхний бодол буруу. Магадгүй өнөөдөр бид нар амьдралдаа олон зүйлийг төлөвлөж иж магадгүй. Тийм ч юм хийн, ийм ч юм хийн, тэрч газар очин, ингэч амьдрын, тийм ч айл амьдралыг бий болгоно ч гэдэг юм уу. Тийм одоо ажлыг эхлүүлж байгаа ч гэдэг юм уу. Маш олон зүйлийг бид нар толгойдоо тээжж болох юм. Харин эзэн хэлэхдээ ингэж болно. Гэхдээ таны миний зүрхний хандлага буруу байх юм бол энэ бүхэн амжилтгүй бол. Амжилттай болсон мэд харагдаж эцсийн үр дүн нь яах нь вэ? Бид маш их гашуун зүйлсийг авчрах магадaltaй. Маш их гашуун зүйл. Тэгэхээр мацаг барьж залбирч байгаа та өөрийн зүрхний бодлыг зөв болохын төлөө эзнээс юуны төрөнд гуйхан зүв байна. Амен. Сүүлчийн 5 дахь зүйлийг эндээс хэлье гэж бодож байна. Яг энэ хэсгээр Матай номын 6-гийн 17-д хэлэхдээ харин та нар мацаг барихтаа толгоогоо тослоод нүрээ угаа гэж хэлсэн. Мацаг баригч та бусдын өмнө би зөв авч явна гэсэн үг. Амен. Энэ үлгэр дуурайллыг та бусдад үзүүлэх нэ. Ягаад гэвэл нөгөөх хүмүүс мацаг бариад баргарч царайлаад би мацаг барьж байгаас би хоол идэхгүй байгаас би мацаг барьж байгаа би амар агуу зүйлийн төлөө залбирч байгаа гих мэтчлэн тийм санаа бодлыг дотроо агуулад мацаг барьж явдаг байсан учраас тэр хүмүүсээс магтаас цаашаалыг авахыг хүсдэг байж. Харин бидний эзэн заахта
Хэрэг хэн нэгэн өөрийн амьдралд байгаа тэдгээр зүйлсийн эсрэг залбирахтаа, мацаг барин залбирахтаа бие бусдын өмнө зүг авч яван харуулаарай гэсэн. Эцэст нь хэлэхэд Исая номын 58:6 мацаг барилтын хамгийн чухал тэр зорилгыг хэлж өгсөн байна. Гин буруугийн хүлгийг мултлан буулганы оосрыг тайлж дарлагчдыг чөлөөлөд альва буулгыг эвдэхийн тулд би энэ мацаг барилтыг сонгосон болсон гэж эзэн хэлсэн байна. Амин. Хуучин орчуулган дээр нүгэл хилэнцгийн хүлгийг мултлан гэж байна. Нүгэл хилэнцгийн хүлгийг мултлан. Тэгэхээр энэ мацаг барилт бол эзэнтэй маш чухал холбоотой нэгэн тийм үйлдэл байх нь л дээ. Гин буруугийн хүлгийг та үнэхээр тайлахыг хүсэж байгаа бол та үнэхээр тэр дарлагчдыг чөлөөлөгдөөсөө гэж хүсэж байгаа бол альва буулга үнэхээр таны амьдралд байгаа бол тэрийг эвдэхийг хүсэж байгаа бол та мацаг барин яг энэ сэтгэлийг энэ эзний хэлсэн энэ үгийн дагуу та тийм зүрх сэтгэлийг тээгээд мацаг барин залбирвал гайхамшигтай зүйл болно гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Эзэн тэр тариуд танд мацаг барьснысын дараа хариугт нь өгөхгүй байж болох юм. Харин өнөөдөр би 10 жилийн дараа ингэ ярьж байгаа шиг та нэг өдөр тэр мацаг барьсны дараа юу болсныг хүн төрлөختөнд хүмүүст та гэрчлэн зогсох цаг ирэх болно. Халелуя. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая.